гэж юу байх вэ? Манай ажил чинь эр хүний төвчрийг шалгадаг ажил. Өнөөр арай өөр нас намтай хүнээр өгөө шайна. Цуг явсан нөхөр маань сэрчээг үлж. Бид нар яг миний зүгийг ухаж түнхэх л байсан баг. Чи ер нь хааны сайн ажилласан уу? Ажилласан. Юм олж хараагүй дээ. Цаад ятууд чинь айхтар шүү дээ. Хаан нэгтэл хардаг шагаач байж л таараа. Ер нь ингээ хэд хоногоос чи хүмүүжүүлэгч мэдэг матай тийш нэг очно баха. Мэдэг матай юу? Алгуур ойлгомжтой. Ойлгомжтой. Явж байна. Мэдлэг үздэг. Залуусан турхараад байгаа юм биш үү? Хэн байж болов? Ямарч байсан садномик мордох хэрэгтэй. Зэрэн дараа та бүхэн олж шинээр томилсон залуусын нийгийг баримтлах тухай яриа гараад байна. Чи шинэ залуустаа миний хэлснээр анхааруулах сэрэмжлүүлэг өгсөн үү? Тэгэлгүй яах вэ? Бүр нэг мөрчлөн уулзаж анхааруулга өгсөн. Харин зөвлөхүүдийн үгийг дагаад бай гэдгийг цаана ямар учиртайг нь тайлбарлаагүй болохоор миний үг нэг л жинхэнэ буухгүй л байх шиг байна. Аргагүй. Битүү хатуу юм яриад байхаар шинэ залуучууд битгий хийх хуучны хашир толгоонууд хүртэл эргэлзэн шүү. Ерөнч тэгээд шалгадаагүй шинэ хүмүүст өөрсдийнхөө үзэл бодлыг илчлэнэ гэдэг бол маш эрсдэлтэй. Бага байдал зан чанарыг нь ажиглаад байхад эх орноос урах хүн биш. Дүүлд би итгэлтэй байгаагаар баталж чадна. Бидний хэдэн хүний нуруунд дээр улс орны хувь заяа байна. Энэ бол тоглоом биш. Азаа шиггүй. Ойлголоо. Байдал юм бэ? Асуух зүйл байна. Байхгүй нөр комиссар. Тэгвэл явж бол. Мэдлэг үздэг. Тэгвэл би чиний аавтай мөр зэрэгцэн тулдаж явсных чамд нэг хэдэн зүйлийг хэлье. Чи том боломжтой ажилгүй. Мөрдөж байгаа хэрэгүүдтэй өөрөөр ханд. Бид ангийн дайсантай тэмцэл хийж байгааг чи надад хэлүүлдэг сайн мэдж байгаа. Чи өөртөө аюул учрахуйц алхмуудыг хийгээд энэ шүү дээ. Цаашид мөрдөж байгаа хэрэгүүдтэй миний хэлснийг сайн гарч ажил. Ойлгомжтой юу? тийм. Явж болно. Мэдлэг үздэг.
Манай цаг эцэтлээ. Явъя. Тусгай өрөөнд чинь хэн байгаа юм? Комментарны зөвлөх Балданов байгаа. Балдановтай хоёр дотн харьцдаг ашигла. Монголын том албан тушаалтнуудыг эсэргүү үг яриа өрнүүлж суусан мэтэр ховлох хэрэгтэй байна. Тэгээд ингэхэн ер нь ямар хэрэгтэй юм бэ? Монголын ард түмэнд нэр хүндтэй хүмүүсээс болж айл болох олныг улаан орсууд хөнөөн тэрхрээр монголчууд орсуудыг үзэн яддаг болно гэсэн үг. Зөв. Та үнэхээр зөв хэлж. Тэр үнэн шүү. Ёстой үнэн үг. Монголчууд орсуудыг үзэн ядах нь манай наран улсад ашигтай. Тийм болохоор тэр сайд Сталиныг ингэж муулсан. Тийм дарга Коминтернийг тэгж муулсан гэдэл хов зөөгд байна. Коминтерний албан тушаалтнуудын талаар ховж хальт сонсогдчдыг баривчилж буудаж хороогод байгаа. Бид нар ингэж чаднаа. Балдонов зөвлөх өөрөө надад ийм яриа сонсвол дуулгаж бай гэж хэлсэн л дээ. Сайн байна. Сэргийн том дарга нарыг бас ховол. Монголын армийн туршлагатай дарга нарыг хятсаар л байна. Улам их хятвал бидэнд л ашигтай. Балдонов юу ярьж байна? Өнөөдөр дэмэв хада дандан хүүхэн шуухан гэдэл хоогт хэрэггүй юм ярьж байна лээ. Дандан хүүхэн шүү. Төлөв ээж нь өнөөдөр сотмон дарахтаа уулзлаа. Миний хөө олонтой газар маамтай цаамтай л байж хэрэгтэй байдаг юм шүү дээ. Юу юм тэгээд хэрэгтэй газар нь хинэггүй царайлж авчихад одоо нэг сайн хашгираат чи яах вэ? Ер нь гэт аавыг хариуг буудуулах чагт хаана байсан юм? Тухтайж уулзч чадлагүй Орос руу ачигдахад нь юу хийжсэн? Осны тэнцэн гүндлэг үлгээ зогсож байсан биз? Дотор нь байгаа чи чадахгүй байхад гадна байгаа би яаж чадах вэ? Наад нөхөр тэнэг зангаараа ижиг минь битгий зовоод байгаа. Мантай заргалцсан хүн толгойг. Нохоотой зургалцсан хүн хормоог өгөж мэдгүй чи. Би тэгж бэрхчин зангарах чадахгүй. Юу нэ чи? Комментэрнийхэн чи яаж цуулс вэ? Хүний нус нөлөөлсөн цадах болоогүй бах та. Ер нь ингэж дэмээ ярьцгаахын хооронд босч тэмцдэгч болсон. Тэмцсэн болгоныг буудаад байгаа үстэй. Танаа авыг яалаа. Тэмцлээ гэд бариад хорчихсон. Чи хүртэл комментэрэн зориулж ичсэн миний шүлгийг уншуулаагүй үстэй.
Би энэ ажлаас гармаар байна. Зүг. Найзлаас гар. Тэгэхгүй бол чи нэг л өдөр цаадуултаа уусаад миний толгойд буу шахахыг үгүйсэхгүй. Ер нь энэ ажлыг орхиод эсэргүүнээр зүгээд авдар алдсан ч яддаг. Та жицгийнхээ захиасыг бодож л тавьчих юм байна. Ой, тэргүй нанаа зогсож.